guys. Hello Kitty. Hello dear friend. За сайн байцгаана уу. Тэгээд энэ YouTube дээр орж байгаа бичлэг бүр маш удаан хүлээгдэж байгаад ер нь бол орж байгаа. Тэг яагаад вэ гэхээр би өөрөө туршилтныхаа хугацаанд дээр явж исэн учраас энэ бичлэгийг хойшлуулад байсан. Тэгээд хүлээж исэн хүмүүсээсээ бүгднгээс нь уучлахгүй байна. Sorry. Oh, I'm sorry. Don't hurt me. Sorry. Би 2016 оноос эхлээд 2017-18 он хүртэл маш ихээр таргалсан. Тэгээд энэ таргалт маань ер нь бол хоолны таргалтаас үүдсэн бас миний хөдөлгөөнгүй байдлаас болоод тэгээд таргалтнаасаа ингэж шах гэж фитнест явсан, йогт явсан, усан бассейнд явсан. Бүр амар их зүйлээ хийсэн, дайет хүртэл барьсан, зөвлөгөө хүртэл авсан, ацаг хүртэл барьсан, гүйлгэлтийн юм хүртэл ууж, цай хүртэл ууж исэн. Тэгээд ерөөсөө ингээд 5 кг-аас доош турахгүй, ерөөсөө гоё биетэй болохгүй, миний нүүрний хэлбэр, тэгээд миний гарны шуунд ингээд нөгөө талын муухай өөхнүүд байгаад байсан. Тэгээд би 2020 оны 2 сараас эхлээд ер нь бол амар эрчимтэйгээр эрүүл аргаар тэгээд ямар ч зовхгүйгээр өөрийнхөө хүссэн юмнуудыг идэж хүссэн цагтаа босож сууж бааж идчихсэн шийдсэн бүх зүйлүүдээ ингээд өөрийнхөө туршлага болгоод та бүхэнд одоо бичлэг болгоо ярих гэж байна. Хамгийн ихний зүйл юу вэ гэх юм бол давс байгаа. За тэгээд ер нь бол та турхаар шийдсэн бол өөрөө хоол идэж байгаарэ. Энэ бол номер 1 зөвлөгөө. Өөрөө хоол ихдээ давс ерөөсөө хийхгүй байх хэрэгтэй. Жанц давс ч гэсэн идэж болохгүй. За яагаад давс идэж болохгүй вэ гэдгийг би сайн мэдэхгүй байна. Ямар ч хэлсэн зүгээр давс идэхгүй байвал турдаг юм байна гэдгийг би ойлгосон. Давс гэдэг зүйлийг бодолтой авахгүй байх хэрэгтэй. Өмнө байсан давснуудаа бүгдийг яг одоо хогийн саунд хай. Өдөрт нэг удаа заавал хүндэр хэрэгтэй юм байна гэдгийг би ойлгосон. Өмнө би нэг урд зурдаг байхдаа ингээд гадуур амир хоол иддэг. Тэгээд дээрээс нь хичээлийнхаа дундуур 0 орж бийцэж чаддгүй байсан. Яагаад гэвэл нийтийн жорлон амир муухай. Тэгээд дээрээс нь хичээлийн дундуур гаргадаггүй байсан. Тэм учраас би хүндэрхээ ингээд төвчээл яваад идэгсэн. Би 2020 онд Монголд ирээд гэртээ байдаг. Гэрхаа жорлонд бийцэж сурхан цаашаа. What? Bro, what are you talking about, man? Өдөрт нэг удаа хүндэрх хэрэгтэй. Хэрэв өдөрт нэг удаа хүндэрч чадахгүй бол 2 хоногт нэг удаа хүндэрх хэрэгтэй. Өссөн үедээ шууд хоол идэж болохгүй. За тэрний үгс үг гэхээр ер нь бол цагаар хоолно гэсэн үг ээ. Та өглөө 8 цагт босоод цайгаа уудаг бол маргааш нь 8 цагт босоод цайгаа ууж хөвшиж одоо ингээд сурах хэрэгтэй. За тэгээ ер нь хятадууд ингээд амар жингэрэл байдаг. Ер нь жингээ барих арга байхгүй яг турах арга бол биш. Та турчаа жингээ барих хэрэгтэй шүү дээ. Амар зов турчих тийм үү. Хоолтынхаа цагаар л хооллол таны ходоод чиг тэр үед л ажиллаж ингээд хөвшиж сурна гэсэн үг. Цагаар хооллолт нь таны жингээ барихад хамгийн их тусалцаа үзүүлэх юм шиг бас эрүүл байхад хамгийн их тусалцаа үзүүлэх юм. Тийм учраас заавал цагаар хоолдог болоорой. Ажил хийдэг бай, сурдаг ч хамаагүй гэртээ хоолоо хийж гараад ажил дээрээ хоолундаа идэж зохицуул сурах хэрэгтэй. Би угаасаа ингээд багасаа гурил идэгдэггүй байхгүй юу? Тэгтээ би нөгөө урд очихдоо будаа амир хийцэн болохоор юм хөөлтийн таргалттай болсон. Ер нь бол би гурил идэгдэггүй болохоор миний энэ гарны шуу гой зэрэг ингээ юмнууд ерөөсөө нэг амар сүртэй таргалдаггүй. Гурилчин ингээ нэг юм зунгаарлцсан цагаан өнгөтэй нэг юм сони юм тэгээ борц гэдэг чинь гэсэн амар сони. Вэ та гурилыг хийх дуртай болвол гурилаа багаар нь хориод бүрсүүлдэ гурил идэхгүй байхыг ирмэлзээрэй. Дэлгүүр ороод таны юу авч байгаагаас шалтгаалаад таны бие физиологч нь турах дурахгүй ерөөл байх уу гэдэг шалтгаалдаг. Гүү байхыг хичээгээрэй. Үнэнээрээ. 감사합니다. 아리가또 맥시. Ер нь сүүлчийн зөвлөгөөнүүдийг ингээд би багцлаа та нарт одоо хэлье. Ямар ч хэлсэн хүн ингээд жингээ бариад турах талаар ингээд бодоод байн дайетны ч юм уу эрүүл хоолны талаар бодоод байвал турч чадахгүй стрессээр байгаа таардаг байгаа. Тийм болохоор ерөөсөө өөрийгөө битгий хүчлээрээ зүгээр л би турна гэж бодоод тэгээд дэлгүүр орохдоо л та өөрийнхөө яг тэр турах гэдэг бодолтой анхаарахад болдог юм байлээ шүү. Ямар ч хэлсэн супермаркет ороод хий димий хэрэггүй бахан юм аваад гадуур хоол идээд пижи уугаад яваад байх юм бол та угаасаа таргалнаа. Тэрний оронд та дэлгүүр ороод за би гурил идэх юм бол би таргална. Газтаа ондох юм бол миний эрүүл мэндэд муу тэгээ би таргална гэдгээсээ ойлгоод тэгээ цагийн ололтоороо хооллоод за 7 хоногт нэг удаа юм уу 2-7 хоногт нэг удаа заавал мацаг байрдаг тийм өдөртэй болоорой. Зүгээр л өөртөө амраар миний яг хийсэн зөвлөгөөнүүдийг баг багаар хэрэгжүүлэх юм бол нэг мэдгэд та
болохоор хай хөөрхөн болчихсон байх болно. Бүгдэнд нь амжилт хүсье. Миний бичлэгийг үзсэнд маш их баярлалаа. Тэгээд би ойрд ингээ бичлэг хийх болохоор яаж ярьдгийг мартчихсан байна. Тэгээд баярлалаа. Баяртай. Бүхэн ашаашаа